919-1950 амжилт.com гэж хэлэх жишээ. Хайтон гэдэг юм дөнгөж гарч байгаа юм чинь ой хоолойтой гэл айгүй олон залуучуудаас амар их бэлэг ирнэ тарган болсон байсан үе байхгүй. Тэгээд ер нь айгүй сахилахгүй нэвтрүүлгүүд амар хийдэг байсан. Юбэст амар айгаад шудраг хөдөлмөрлж байгаа залуучуудад ямар олон боломж байдаг вэ гэдгийг харуулах гэх юм хэв маяг ерөнхийдөө анзаарагдсан хэрэгэл байгаа. Сайн мацхан оо намайг оюунлын цацрал гэдэг. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлүүдээр 3 өөр салбар буюу боловсролын салбар, хэвлэл мэдээллийн салбар, хүнсний салбар гэдэг ингээд голчлон ажилладаг салбар маань бол илүү бүр жоохон хүүхэд байхаас яг оюутан болж орж ирэхтэй болохоор их Монгол 99.7 гэдэг радио маань үнэхээр одоо миний одоо тулгын чуулгыг нь хамт тавилцаж, хамт босголцож, тэнд өдөр шөнөгүй хонж ажиллаж исэн, дурлаж ажилласан ийм газар маань байгаа. Тэгээ яг тухайн үед болохоор FM-ийн жинхэнэ ийд нөгөө мандан бадарж исэн үе гэдэг нь л байсан байх. Яг одоо л жоохон хоолой сүйцэн байгаа шиг 919-50-ыг анх гарч ирж хахад бүх хоолойнуудыг уншдаг гэсэн. 919-50 оператор 5-тай холбогдлоо. Автомат хариулагч 3 бүртгэлийн хүн болгоно мэдэн штэ. Та дахин оруулна уу? Чи ямар төвхтэй юу оруулах гэдэг юм бэ гэж хүмүүс инээлцдэг тийм үе байсан. Америкийн нэгдсэн улсад телевиз болон киноны продюсерээр төгсөөд түүнийхээ дараа болохоор бизнес удирдлагын магистрийг хамгаалаад за тэгээд одоо болохоор хэмэл оюун ухаанд суурилсан бизнес тал дээр одоо бизнес удирдлага талаар илүү хөгжөөд Харвард их сургууль бас суралцаа явж байгаа. Өнөөгийн эрхэм сонсогчдоо Монгол 99.7 радиогийн оройн хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүлээн авч сонсож байна. Магадгүй та яг одоо хайраар дутаж, ганцаардаж, гуниглаж байгаа бол залуус та бүхнийг маш өвөрмөц сонирхолтой нэгэн сохор болцоонд урьж байна. Монголд нийт 67 FM радио байдаг. За энэ одоо Монголын FM радионуудын нэгдсэн холбооны тэргүүнээр ерөнхийлөгчөөр сонгогдоод би бас ажиллаж байгаа. Тэгэл сайтуудын нөгөө нэрнүүдийг богинохон бас дууны дундуур нэг ингээд явдаг байсан шүү дээ. Амжилт.com гэж хэлэх жишээний. Амжилт.com. Та надтай холбогдохын тулд 3 удаа хайртай гэж хэлнэ үү гэдэг хэлсэн. Нөгөө хүн нь хайртай гэж нөгөө мэдхгүй хайтон гэдэг юм дөнгөж гарч байгаа юм чинь. Өөдөөс нь тэгж хэлэх чинь тэр айгүй хөвгчлөлтэй хүмүүс яг тухайн үед амар тренд болоод утсан дээрээ тавьсан. Өөртөө нь холбогдохын тулд хайртай гэж хэлэх ёстой юм байна гэж ойлгоод нэг тэгж уншижсэн тод санагдаж байна. Анх радиод болохоор ингээд нөгөө яг тухайн үед чинь бүр эд мандан бадарж исэн радиогийн зах зээлийн хамгийн лаг үе нь байсан юм шиг байгаа юм. Тэгэл тэнд ажиллаж байгаа гэл тэгэнгүүт ингээд ой хоолойтой гэл айгүй олон залуучуудаас амар их бэлэг ирнэ одоо залууч гэж тэр үед хүүхэд лахгүй жоохон банд нар. Тэгэл зөндөө олон бэлэг явна, зөндөө олон ингээд сонсогч нар манай офисын гадаа ирээд бөөнөрөө зогсчихно. Тэгэл тэрэн дотор айгүй олон олонний танилуд хүшээ энэ дуучид ялангуяа айгүй тэгэл хамгийн тод санд нэг флаш гэд хамтлагийн нэг нөхөр нь ирээд Анжелан ямар яалаа харчээ гэд. Тэгээ би болохоор бүр амар ичээд нөгөө нэг тэгэхэд яг ингээд амьдралдаа хамгийн тарган болсон байсан үе байхгүй. Тэгээ нэг бондоос юм тентэн сууж байсан. Тэгээд гэсэн дараа нэг сонсч ирсэн. Амар гоё хоолойтой амар хөөрхий байсан чи ийм бондгор тарган ивэд юм байна штэ гэл тэгж ярьжсэн. Тэгтээ хүн нэгэр байхгүй шүү дээ. Одоо ингээд өөрийгөө хүн өөрчлөлт ямар ч болж байгаа байхгүй. За тэгэнгүүт нь хамгийн анх хийжсэн нэвтрүүлэг дээр болохоор бүр айгу ер нь айгу сахилахгүй нэвтрүүлгүүд амар хийдэг байсан. Тэг яг тухайн үед болохоор одоо их Монгол 99.7 лайв 104 гэдэг энэ хоёр радио хамгийн их entertainment нэвтрүүлгээр хоорондоо айхтар өрсөлддөг байсан. Тэг яг Joshua, Amanda, Tamara, Matilda гэл юм бахан 104 дээр гадаад нэртэй за их манай их Монгол дээр болохоор би Анжела, Анар Төмөө гэд байдаг. Тэгээ миний нэвтрүүлэг болохоор эр хүний ноён нуруу хаана уурах вэ гэдэг нэвтрүүлэг байгаад тэгээ тэрэнд нь болохоор эрэгтэй хүмүүсийг дандаа чаддаг. Тэгээд тэрний найз охин эсвэл ингээл эхнэр ч юм уу эксэн ч юм уу тэ дандаа захиалга өгч ингээ яриулдаг. Тэг мэдээллийн өгөнгүүтээ тэр залуутаа ингээд уулзах болтлоо тэр залууд ятгаж ингээд ярьдаг. Тэгэнгүүт ерөөсөө тэрэнд тэнцэжсэн үгүй гэж хэлчихсэн талуу нэгч байгаагүй бүр ингээд амар олон жил тэр нэвтрүүлэг явжсэн мөртлөө тэгээ тэрэн дээр нэг удаад нэг амар нэг юм мартагдахгүй надад үлдсэн нэг байдаг. Манай хамт олонд ч байсан. Тэг 1950 нөгөө лавлагтай хамт ингээд нэг оффист байдаг гэсэн. Тэгээд жижигхэн өрөөндөө 1950-ын дуудлага аваад оператор маань FM руу холболоо гэж холболт ирээл ингэсэн чинь нэг
чи дөнгөж сая би чамтай ярьсан уу те гэл нэг залуу ороод ирдэг байхгүй яг нэвтрүүлгийн дараа. Тэгээ би хин бэ гэл тэгсэн чинь чи яаж байгаа юм чи өстө хүний амьдрал сүрүүл ажиглаа гэл. Тэгээд би өстө амар айгаад яана гэл яасан чинь тэр нь нэлээд юм алдартай модель эмэгтэйгийн найз залуу байсан. Одоо л тэр хоёр хүн байдаггүй. Тэгвэр тухайн үед найзлж исэн тийм найз залуу. Тэгээ тэр эмэгтэйгийн одоо өөрөө л ингэ туршуулсан юм билээ л. Тэгсэн чинь нөгөөх нь угаасаа өө чи ямар хөөрхөн хоолойтой энэ хоолой шигээ царайтай юу те тийм хөөрхөн би хатаа юу уулзъя за тэгээч тэгвэл тэнд хүрээдэр гэлэн модны хоёрын хаанчлаа нэг газар хүрээдэр гэж хэлээд тэгэл би за тэгээ окей би чамдад бол 30 минутын дараа уулзъя за гэл амар шүн дунд тэр нэвтрүүлэг явж байгаа хгүй. Тэгэл уулзахаар л уц тасалсан чинь нөгөө найз нь уцтаад эфемер чи дөнгөж цаа ингэ чадуулчлаа чамааг нэвтрүүлэгт оруулж явах чинь шалгаж яхад чи ингэсэн гэд хэлсэн юм шүү. Тэгэл нөгөөд чи уцтаалс чамааг алан чи хаана вэ гэл би чи нөгөө Гранд Плаза дээр манай 1950 такси ингээд нэг дороо офстой гэдэг гэсэн бид нар чи бүгдээр бүнжгэл баахан октод учраас хаалгаа чойжилсан яана гэд шөнийн 2 цаг хүртэл ингээд гарч чадахгүй явахгүй нөгөө хүн чинь тэгжсэнээс үлдээ за яахчгүй ахын зүгээр гараад ир царайг чад санаага амраач гэд тэгээд ихтэй би гараагүй л тэгээ бүр шүнжэнгөө уус бид нар гүрээсээр галдаг тэндээ хоноол нөгөө хүн ч яваал тэгэл өнгөрчээсэн жоохон нэг тийм амар сахилгагүй нэвтрүүлэг явуулаа тэгээ араас нь амар нэг загнуулж өгнүүлжсэн тийм байна. Тэгээ өөрийнхөө бизнесийн цагийг за би тэдэс хэдэн цагийн хооронд яг радио дээр ажиллана. За би яг тэдэс хэдэн цагийн хооронд дасгалынхаа хичээл дээр очино. Тэдэс хэдэн цагийн хооронд хоол хүнснийхаа анги хичээлэг авна. За би сарда тэдэн удаа өөрийнхөө нэвтрүүлгийн зураг авалтуудыг хийн. За тэгээд нөгөө соёл урлагийн сургууль дээр ингээд цагийн багш хүртэл хийж исэн тэр удаа хугацаанд бол за би 7 хоногийн яг тэдэн өдөр би тийм одоо хичээлтэй шавнартайгаа цагаа гаргана гэд яг юмыг сайн төлөвлөөд ингээ хийх юм бол маш боломжтой. Сайн байцгаана уу. За амьдрал таашаал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэх гэж байна. За өнөөдрийн дугаарт маань та бүхэндээ хамгийн одоо үзэсгэлэнтэй сайхан өсгөөжүүдийн нэг өрн оролцуулж байна. Цэнцэн. Сайн байцгаана уу. Шудраг хөдөлмөрлж байгаа залуучуудад ямар олон боломж байдаг вэ гэдгийг харуулах гад бас одоо сургуулийнхаа Америк сургуулийн төлөөлөгчөө хийгээд хүүхдүүдтэй туслаад лекцүүд уншаад ингээд явж байгаа бас. Universal Studio-гийн дээр гэж яг Hollywood байдаг Team TV радио нь болохоор FM 90.7 гэх тийм радио дээр би одоо дагалдах аз завшаан тохиосон гэх юм уу. Тэгээд тэр чинь бас тийм амархан одоо хүн болгонд боломж гарч ирэхгүй. Тэгээд бас их аз завшаантай Фамилия гэдэг одоо тэр продюсер эмэгтэйтэй танилцаад би одоо ийм мөрөөдөлтөө би миний одоо хамгийн хайртай салбар. Тэгээд энэ салбар дээр би одоо гадны орн жоохон ч гэсэн туршлага хоримтлуулмаар байна гэх. Тэгээд нөгөө Азиудын тухай илүү мэдээлэл цуглуулж тэр Америкч өөрөө орноос ирсэн хүмүүсийн одоо юм нийлбэр улс орон учраас тэгээд яг Азийн улсын төлөөлөл болгож мэдээллүүд бэлдэж өгөх тийм ээ тийм одоо ажил дээр хэсгээ хугацаанд бас юм аз завшаантай байсан хамтарч ажилласан. Тэгээд ялгаатай зүйл нь бол илүү одоо Монголынх болохоор ер нь жоохон нэг юм уламжлалт одоо жоохон өөрчлөхгүй бол тэгээ нэг жоохон нэг анх байсан баригдмал тэр нэг юм хэв маяг ерөнхийдөө анзаарагдсан хэвээрээ л байгаа. Одоо тэрийг барьж ажилласан хэвээрээ гэх юм уу. Америк бол илүү юм задгай, илүү чөлөөтэй. Тэгээд тийм дунд одоо бүх өөр ингэсэн төрлөөрөө явдаг тийм ээ. Нэг нь мэдээлэл хол мэдээллийнх илүү, нэг нь бол entertainment бол жинхэнэ утгаар нь тийм галзуу солиотой entertainment явж л байдаг тийм. Тэгээд их хит одоо чөлөөтэй гэх юм уу да. Тийм сайнч тал байгаа бас мууч тал байгаа. Яг энэ цаг үе өөрөө одоо бүх залуучуудыг ийм одоо талын авьяас мэдлэгтэй байхыг шаарддаг цаг үе байна л да. Химэл оюуха маш хурцтай хөгжиж чинь, цаг үе маш хурцтай явж чинь тий. Тэгээд яг бид бүхэн тэгээд дээрээс нь одоо нөгөө ганцхан газраас мөнгө олдог байх өөрөө хангалттай биш. Ялангуяа Монгол тий. Тэгэхээр ингээд хүсэл мөрөөдлөө биелүүлж амжилттай байхын тулд салбарын мэдээлэлтэй барьж салбарт хүч үзэж чадах болгоноороо солонгорсон одоо юм орлогын хөсвөртэй байх аюул чухал байгаа юм. Тэгээ тэр үүднээсээ өөрийгөө бас залуу байгаа дээрээ дайчиж гээд тэгээд ингээ 10-аад өөр ажлыг хийж одоо нэг өдөрт маш сайн цагийн хуваар гаргаад ингээд ажил болдгийм байх гэдгийг бас өөр дээрээ туршаад ингээд хараад явж байгаа юм л да.